Хий эндэгдлийн асуудлаа ярихаа болчих. Няраа эндэгдлээ ярих хэрэгтэй байна. Яаж чанаржуулах вэ? Тэгэл одоо ийм чухал зүйлүүдээ бодлогын асуудлуудаа яаман ингэж хаяадах юм. Тэгээд очиж эмнэлгийн ажил хийх юм. Тэ. Сая ерөнхийдөө та бас юу яатсан бах юм? Ерөнхий зайдад асуулга тавьсан байлээ тий. Тэр асуулга маань ер нь яг ямар учиртай асуулга болоо. Ерөнхийдөө бол эрүүл мэндийн салбарын ялангуяа энэ даатгалын систем өөрөө маш хүнд байдалд орчжээ гэдэг энэ зүйлийг л гаргаж тавьсан байлээ. 400 тэрбум төгрөгөнд одоо ингээд явдаг гэсэн даатгал нь 2.5 их найд болчиход үйлчлэгээ сайжирсангүй гэсэн ерөнхий агуулга өгч билээ. Энэ дээр ер нь хариулт чирв үү? Одоо аав штэ. Тэгээ одоо нэг хуваарт орно. Тэгээ ерөнхий сайдын нэг асуулга 5 дахь өдөр болгоо өдөөс хойш яадаг штэ. Эрүүл мэндийн яам хариулна. Би чи өнгөрсөн парламент хэд удаа ийм асуулга тавьсан штэ бас. Нөгөө эрт илрүүлэг оновчтой юм уу? Д вирусын эмчилгээг яах гэж заавал одоо тэр үр дүнгүй пег интерферон гэдэг тариаг авах гээд 7 тэрбум чичрээд байгаа. Би тэрийг суулгах гэж үйл там үүсэж штэ. Чухлан сайтаж баг заамтлсан явж тавьсан штэ арай гэж. Тэгэхэд тэгэл хэрэггүй юм аа. Одоо яг үннийг хэлгээд хараа. 30% намайг тэгж хилээд яхад хуураад 7 тэрбум 30% нь тэр пиг интерферон авцаа одоо устгах гэж байна. Буцаад устгах. Ингээд тоглоод байгаа байхгүй. Монголоо эмчлэх гэж их хурл гарсан. Яг хүмүүс маань одоо ерөөсөө Монголоо эмчилж гинүү гэдэг асуулт асуугаад багч байна. Гэхдээ хоёулаа энэс илүүтэй би шууд ярилцлага бол таны ерөнхий сайдад тавьсан асуулгаар эхлэмээр байна л да тий. Ягаад тэгэхээр энэ асуулга маань 400 тэрбум байсан эрүүл мэндийн даатгалын энэ мөнгө маань 2.5 их найд болчлоо. Гэтэл оны төгсгөл мөнгө байхгүй эмчилгээ зогслоо гэдэг ингээд сууж идэг л хэлсэн биз дээ. Тий. Энэ яг юунаас болоод байна вэ? Та ер нь энэ дээр мэдээлэл авч гинүү? Таны хариулт эрүүл мэндийн яамнаас ирж гинүү асуулгыг хариулт. За нэвтрүүлэгтээ өрсөнд баярлалаа. Тэгээд бид Тэмүүлэн гишүүн бит хоёр улсын хурлд байдаг бас нэг том хяналтын механизмын нэг одоо арга бол засгийн газарт асуулга тавьж тодорхой асуудлаар засгийн газар ажиллаа зөв хийж гин үгүй юу гэдгийг мэдээллээр олон нийтэд хүргэдэг нэг юм тогтолцоо байдаг. Нэгсэндөө засгийн газарт ерөнхий сайд асуулга тавьдаг. Тэгээ энэ нэг юм ягаан бланктай гараад байгаа биз? Тийм байна. Тэгээ эн чинь бол одоо бид Тэмүүлэн гишүүн бит хоёрын гол одоо асууж байгаа зүйл бол бид эрүүл мэндийн даатгалын тогтолцоо маань бид одоо 20 онд ээлжид бус чуулганаар хууль баталж өгсөн. Тэгээд төсөвт тогтолцооноос зах зээлийн тогтолцоо буюу хин их ажилсан илүү санхүүжил авч чаддаг чанарын өрсөлдөөн бий болгох ийм тогтолцоо хийгээд тогтолцоо хийхдээ зөвхөн одоо хуульчлаад ингээрэ тэгэр ихээс илүү төсөв санхүүгийг бас өндөр болгож өгсөн. Нэг цонхоор санхүүжилтийг өгдөг болгосон. Тухайлах юм бол 20 оноос өмнө 407 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан эрүүл мэндийн даатгалын сан мөнгөө хэмнэн мөнгөө банкнд тавиад хүлдэг. Тэгээ зарим мөнгүүдээ алдчихсан. Өвчтөе хүнийг жилд 2 саяас илүү эмчилгээ авч болох уу гэдэг ийм таац тавьдаг, хязгаар тавьдаг, өвчнийг хязгаарладаг. Ийм буруу тогтолцоо байсныг бид шал өөр болгоод өнөөдөр 2 их 80 500 тэрбум төгрөг. Тийм ээ. 407 маань бүтэн 2 их 80 100 тэрбумаар нэмэгдээд байгаа. 5 дахин нэмэгдсэн. За энэний гол бас нэг санаа нь бид өнгөрсөн хугацаанд бол ерөөсөө та нар гүйцэтгэлээрээ өрсөлд хязгаарлалт тавихгүй. За дээрэс нь одоо эмнэлгийн тусламж үйлчилгээг ярд иргэдтэй ядууруулахгүйгээр өвчин тусаад ядуурахгүй байх. Эсвэл мөнгө авахгүйгээс болоод эмчлүүлж чадахгүй байх энэ тогтолцоос гаргах том өөрчлөлт хийсэн. Тэгсэн одоо ингээд 24 он 25 онд бид ухралт болчихлоо. 24 онд 260 тэрбум төгрөгийн авлагатай өглөгтэй үртэй гээл байсан. За дараа нь бид энэ 25 оны төсөв орлоо болж байгаа юу гэсэн болж байгаа гэсэн. Тэгээ болохгүй болохоор нь бүр эрсдлийн сангаас 50 тэрбумын ашиглах боломжийг хуулиар нь гаргаад өгчихсөн. Ингээд байсан чи одоо бүр 360 тэрбум болоод буцаагаад одоо энэ эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлс баталж байгаа тогтоох шийдвэрийг хардаа буцаад хязгаарлалт хийсэн. Одоо сарда тэдэн төгрөгөөр та нэмчлүүлээрэ энэс илүү яг үйлчлэх юм бол тэр мөнгө та нарт очихгүй шүү гэдэг болж штэ. Тэгж байна. Дээрээс нь гүйцэтгээд ажилласан эмнэлгийн байгууллагуудын 20-30% насч штэ. Яг нь бид одоо нөгөө хуулиндаа ийм байсан байхгүй юу? Анхан шатны тусламж үйлчилгээ нэг иргэнээр санхүүжилт болгоно. За ингээд бид 22 онд төсвийг 2 дахин нэмсэн. 2 дахин шүү. Нэг иргэнд оногддог байсан төсвийг. За ингээ 2 дахин нэмээд дээрэс нь гүйцэтгэлээрээ нэмэлтээр 4 төрлийн үйлчлэгээр санхүүжил авах боломжтой болгоод за тэгээд 80% шууд олгоно. Гүйцэтгэлээр нь 20-30% шалгаад
бодиттой байвал өгөөд байгаарай л гэсэн болохоос 20-30% танаад байгаарай гэж салбар болгон дээр тэгэрэй гэж хэлээгүй. Өнгөрсөн хугацааны нэг том дэвшил юу байсан гэхлээр ар гэрт нэмтээр загтгүй болсон байсан шүү дээ. Юу ч загтгүй болцсон. Дээрээс нь эрхтэн шилжүүн суулгах санхүүгийн дарамтгүй болгочихсон. Хор тавдраа өвчлсөн улсуудын эмчилгээг даадаг болчихсон. Төргөн тусламж, яаралтай тусламж эмчилдэг болсон. Даатгалаас үл хамааран даатгуулагч даатгалтай эсхээс үл хамааран ингээ сайхан явж исэн чинь одоо ингээ бүх юм ухрал болоод бүх юмаа ингээ хязгаарлаад нэгсэндээ хууль зөрчиж хуульд авсан тушаал тогтоолууд гардаг болчихлоо шүү дээ. Буцаад энэ бол асар бор. Тийм учраас би одоо Тэмүүлэн гишүүнтэй нийлээ асуулт асуугаад байгаа нь ер нь юу болоод байгаа юм бэ? Тийм ээ. Яагаад энэ төсөв санхүү нь ингэж том болоод байхад өнөөдөр эрүүл мэндийн салбарынхаа хамгийн гол ачааллыг үрж байгаа ялангуяа улсын эмнэлгүүдэд дарамтлаад байгаа та нар. Энэ дээр ингэж ах юм бэлээ. Бас зүгээр зарим нэг хүмүүс ингээл асуугаад ингээ явахаар эмнэлгүүд хитрхи юм мөнгөний төлөө яваад байна тий. Эмнэлгүүд мөнгөний төлөө яваад байна. Нэг 7 хоног эмчилсэн болчоод эсвэл эмчлээгүй хүмүүсийн нэрээр мөнгө авах гээд ингээ дайраад байна ч гэдэг юм уу тий. Нөгөө чанар гэдэг юм нь биш. Зүгээр нэг олон үйлчлэгээ үзүүлээд олон үйлчлэгээнийхээ мөнгө төлбөрийг дадгалаас авах гээд байна гэдэг ийм тогтолцоо руу явчлаа гэж ингэж шүмжил яваад байна л да. Энэ ер нь хэр ортой бол? Бас ортой байгаа. Тухайлх юм бол бид нар чинь би зүгээр хөнгөлтэй эмийн жишээн дээр хэлье гэж бодож байна л да. Хөнгөлтэй эмийн жишээг ярихад тухайн үед одоо 20 онд бид нар эмийн агентлаг байгуулах хуулийн заалт оруулаад засгийн газарт үүрэг өгөөд за ингээд эмийн агентлаг байгуулаа 21 оноос хөнгөлтэй эм 37 тэрбум байсан 60 тэрбум болгож ирсэн. 60 тэрбум гэдэг маань сарда 5 тэрбум төгрөгийг хөнгөлт иргэдэд олгоно гэсэн санаа л да. Тэгээд нөгөө төвөгтэй олгодог байсан бүх саад отгорыг байхгүй болгоод за тэгээд дараа нь биометрик үзүүлэлтийн хурууны хийгээр нь олгодог болгосон. Хурууны хийгээр уншаад эхлэнгууд хөнгөлтөө авж байгаа улсуудын нийт борлуулалт нь сардаа нэг 4 тэрбум орчим арай 5 тэрбумд хүрэхгүй ингээд хангалттай явж исэн. За ковид сар тахал тэр үед гараад хурууныхаа уншлаа барьлаа гэж за уншуулахгүй болсон ч 6 тэрбум болчдөг. Тэгэхээр нөгөө давтагчгүй биометрик үзүүлэлтийн ингээ орохлоор 4 тэрбум байж чаддаг. Тэр орохгүй болохоор 6 тэрбум. 2 тэрбумын зөрөө хаа нэг нь худлаа хилээд байна гэсэн санаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан гүйцэтгэл дээр ч гэсэн бас ийм хуурамч мэдээллүүд орох барих зүйл байхыг үгүйсэхгүй. Эний бас одоо арилгах том юм бол захим шилжилт байсан байхгүй юу? Хэрэв бид эрүүл мэндийн салбартаа захим шилжилттэй хийж чадсан байсансан бол өнөөдөр энэ асуудлуудыг хянах маш амархан. Дээрээс нь захим шилжилт байхгүйтэй холбоотой эрүүл мэндийн даатгалын ерхий газраас хасалтууд хийж гэн цэг таслалаар алдаагийг хасж байна. Энтэй холбоотой нөгөө үйлчилгээ үзүүлсэн байгууллага маань очиж заавал биеэр уулзах хэрэгтэй болоод байна шүү дээ. Нөгөө талаасаа тэрэн тэгээд эргээд бас хоорондын хувилдаан лөөвөр болж байгаагийн жишээ нь бас даатгалын ерөнхий газар зарим нэг эмнэлгийн удирдлагууд хоорондын асуудал үүсчих шиг боллоо доо. Ялангуяа хувийн хвшлийнхны санхүүжилтийг өнгөрсөн хугацаанд нэлээд бас өөрчлөлттэй байсан чинь улсын эмнэлгүүд өгөхгүй ирнэ хувийн хвшлийнхныг одоо өрийн дараад тэгээд хязгааргүй хэрэглээг нэмэгдүүлээд ингээд одоо 360 тэрбум болсон л гэж би хардаад байгаа юм. Тэгээ одоо гүйцэтгэлийн ингээ наривчлаа задлаад айл эмнэлэг хэдийг авсан байна, яасан байна ингээ зүгээр ерөнхий тоог нь харахад л андашгүй. Тэгэхээр угнаа чи нэг юм бодороо. Ер нь бол эмнэлгийн эрүүл мэндийн салбарын гол ачааг хэн үрж байгаа юм бэ гэдэг асуудал байхгүй юу? Улсын эмнэлгүүд л үрж байгаа. Дээрээс нь эрүүл мэндийн салбарын эмнэлгийн тусламжийн том ачаа гэж хэмбэ гэхлээр яаралтай тусламж, хүнд өвчтнүүд, том хагалгаанууд, эрчим тэмцэлэг, амьд тэнцэн үеийн тусламжууд гэдэг энэ болгоныг л хэн авч байгаа юм. Хөөх юм улсын эмнэлгүүд чинь нурандаа өрөөл өдөр шинэгүй 24 цаг 7 хоногт зогсолтгүй ажиллаж штэ. Ингээд ажиллаад байдаг. Тэгэл нэг сайхан ашигтай, амархан үйл ажиллагааг нь хувийн эмнэлгүүд нөхчөхөд адилхан ачааллыг өрүүлэхгүй ингээд ялгууртай хандаад байхлаэр улсын эмнэлэгчийн одоо сөхрөөд унаа штэ. Энэ олон зовсон улсуудын гол одоо ачааллыг үүрээд хамаг ажлыг хийж байгаа хэрнээ тэнд нь асуулаа. Тэгээд нэг баахан дарга нарын загнахлаар дуугарч чаддгүй номоог нь ашиглаад ингээд байж болохгүй л дээ. Энэ бол бас арай л системийг нурааж байгаа буруу үзэгдэл. Нөгөө талаас энэ даатгалын тогтолцоон дээр давхардлал үүсчүүдэ гэж ийм зүйл яригадаад байл. Одоо жишээ нь жирэмсний хяналт. Өрхийн эмнэлэг дээр хянана, дүүргийн эмнэлэг дээр хянана, дараагийн шатлын эмнэлэг дээр хянана гэх, төрөх эмнэлэг дээр хянана гэд. Ингээ эдэн бүгдээрээ хянсан гэдгээр мөнгөө нэхэд байна гэж.
За хөөрхий тэгээд яг нэг төрөний хэлдгээр хувийн эвшил нь бол давхар хянаад манайх бас энэ өвчтөн хянсан шүү дээ. Тэгээ яг хүндрээд ирэнгүүт нь чих нэлэх хэвээр ч төрөөгөө хүүгээ болчихдог. 5 сая төгрөгийг авчаа тий. Ингээд л нэг иймэрхүү юм давхардал нөгөө талтай юм гажуудал байгаад энэ гажуудлыг яаж засах юм. Дээрээс нь тэр жирэмсэн эмэгтэй өрхийн имлэг дээр дүүргийн имлэг дээр очихлаар энэ тэнд хянуулж байгаа, энд хянуулж байгаа гэдэг таних систем өөр ажиллаж байгаа мгүй юу гэдэг их хэрэгэлзээтэй байгаа байхгүй. Тэгээд давхцаад ахлаар тэнд дэмий ажил хийгээд үргэлжлэн тогтолцоо яваад байна шүү дээ. Нэг газараа хянаад л түүгээрээ яваад л байвал санхүүжилтны газар очинд давхцуулчихлаар тэр нь би авах хэрэгтэйсэн ч авсангүй ингээ миний хасагтаад байна гэдэг бас нэг яриа тэндээс гарч байгаа байна. Та бас зөв жишээ ярьлаа. Тэгэхээр ингээд ийм давхардлыг арилгах ийм тогтолцоо маань өөрөө ажиллаж өгөхгүй тэгэл ингээд тэнд нэг очтой боллоо тийшээ нэг гүйж очиод тэнд очиод яхахлаар нь энэ дахиж дуудаад ирэхлээр нь тэнд хянуусны мэдхгүй учраас үзэл ингээд цагаа алдаал. Ингээд нэг тогтолцоо маань өөрөө тийм шинэлэг байж чадахгүй байна л да. Энэ тогтолцоо гэхээр нөгөө тогтолцоог бас манайхан буруутгалдаг л та. Иргэд би та насаараа л эрүүл мэндийн даатгалаа төллөө. Тэгэл яг эмнэлэгт үзүүлэх гэхээр сарын дараа 2 сарын дараа иргээл ингээд идэг. А энийг бол буруутгах зүйл нь юу гэхээр иргэд өөрсдөө бас төлөвлөгөөтэй амьдарч сармаар байна тий. Одоо нөгөө гинт тохиолчиг бол гинт яаралтай тусламж юм уу янз бүрийн бол чөлөөтэй байгаад байдаг. Урдсан сэргийлэх өөр ямар нэгэн үзлэг заавал очтой байх хэрэгтэй ч гэх юм уу. Дэлхийд ч байдаг штэ л гэдэг ийм яриа байдаг. Манай эрүүл мэндийн салбарынхаа өөрсдөө өмөргөд. Үнэхээр тийм үү? Эсвэл үнэхээр 20 хоногийн дараа үзүүлэхийн тулд би өнөөдөр биш 20 хоногийн дараа ухрах хэрэгтэй юм уу? Яг нөгөө бид эргэн дуудах тогтолцоо гэдэг нь юм хэрэгтэй байгаа бол нөгөө захим гэдэг чинь буцаал яригадаад байгаа. Та сарын дараа ирж хяналтандаа явшаа та одоо жирэмсэн байгаа шүү гэдэг энэ таньдаг систем. Одоо хиймэл оюухан чинь бүр ямар мундаг болчиход байна те. Тэгэхээр энэ системд л орж чадахгүй байгаа учраас бид ингээл нөгөө нэг механик ажилчин яваад хүмүүсээ мэдхгүй танихгүй ингээд ажил уйлдахгүй байна. Хоёр дахь том тогтолцоо гэж юу хэлээд байгаа юм гэхээр өнөөдөр бид эрүүл мэндийн даатгалын сан маань өнөөдөр эрүүл мэндийн яамныхаа доор байна. Өнгөрсөн хугацаанд бид ерөн бол эрүүл мэндийн даатгалын сан бол даатгуулагчийн өмнөөс бас одоо мөнгө төлдөг төр хоёрын хамтын удирдлага байхгүй юу. За тэрийн нөгөө гүйцэтгэлийн хариуцдаг эрүүл мэндийн яам нь өөрөө хариуцаад ирэхлээр нэг гараар эмчлэж байгаа юм шиг нөгөө гараараа сангийн мөнгөлөө гараад өрөөж байгаа юм шиг ингээд энэ тогтолцоо өөрөө буруу байна гэдгийг өнгөрсөн 3 жил бидэнд таниуллаа шүү дээ. Тийм учраас даатгалын сан бол даатгуулагч эмчилж байгаа эмнэлэг өвчтөн гурийн хоорондын харилцаа шүү дээ. Энд донд ямар нэгэн улс төрийн юм орж ирж болохгүй. Тийм ээ. Энийг бид ковид цар тахлын үед харлаа. Харсан. Жишээлбэл одоо олон нийтийг хамарсан энэ цар тахалтай өвчний үед бол энэ засгийн газраас гарах ёстой мөнгө. Нөгөө баахан даатгуулагчийн мөнгө чинь эндээс гарчихсан. Нөгөө өвчин дарагдахгүй явсаар хагаад хоригдлогцоор хагаад өнөөдөр ямар байдал орж ийн. Энэ бол ерөөсөө л энэ манай эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар даатгалын сангаа хариуцаа сууж байгаа. Даатгалын сан маань өөрөө эрүүл мэндийн яам дотроо байгаа нь болохгүй болж байна. Одоо хараараа эрүүл мэндийн яам бол одоо өнөөдөр эмнэлгийн ажил хийгээд шүү дээ. Эмнэлгийн яам болчиход шүү дээ. Үгүй шүү дээ. Бид өнгөрсөн хугацаанд 2 чухал хууль баталж өгсөн. Эмнэлгийн тусламж гэдэг бол өвчтөн хүмүүсээ яаж эмчлэх үү тухай хууль. Нөгөөх нь өвчин тусаас сэргийлдэг нийгмийн эрүүл мэндийн тусламжийн тухай хууль. Ийм 2 хуультай. Энэ 2 хуулиараа бид яах ёстой гэхээр нэг талдаа өвчин тусгаас сэргийлж чаддаг. Өвчин тусан хүмүүсээ эмчилж чаддаг. Ийм 2 тогтолцоо хийгээд өгсөн. Тийм ээ. Тэгэхээр энэ хоёроо ажил болгохын тулд энэ хоёрыг чи хоёулын бодлогыг зэрэг явуулж явах хэрэгтэй байхгүй параллел. Тэгтэл ганцхан эмнэлгийн тусламж явуудаад баахан эмнэлгийн дараанараа хяндаг. Тэгээд одоо 2018 онд батлагдсан эмнэлгийн тусламжийн тухай хууль байж байна. Энэ бол эмнэлгүүд бие дааж ажиллах тухай хууль шүү дээ. Тэгж чадахгүй. Тэгээд эмнэлгүүдийнх нь удирдлагууд нь яамныхаа сайдынхаа даргийнхаа өдс өгүүлж чадахгүй бөө өөр ширтээ өөр нь хөрөнгөлөгцөөр хагаад одоо ажилчтан цалин авч чадахгүй байдал орж шít. Уг нь одоо тэр хуулиараа за даатгалын нөгөө нэг гүйцэтгэлийн санхүүжилт гэдэг энэ хуулиараа бол зөвхөн юу ажиглагдсан бэ гэхээр дүүргийн эмнэлгүүд, аймгийн эмнэлгүүд. За дараагийн шатлын буюу том эмнэлгүүд улсын 1 2 3 4 дугаар эмнэлэг ч гэх юм те. Эдгээр эмнэлгүүд болбол үнэхээр тэр эрүүл мэндийн зөв систем өөрсдийнхөө үйлчлэгээ зөв тодорхойлж чадах юм бол үйлчлэгээ сайжраад орлого хорлого нь боломжийн байгаад их юм байна. Хамгийн хүндрэлтэй сумын эмнэлэг юм байна даа л гэж ингэж зүгээр харагдсан байхгүй юу? Миний хувьд ажил явахад тэгжсэн. Анх явахад тэгж харагдажсэн байхгүй. Одоо тэгсэн чинь бүгд л болохгүй байна. Бүгд л алдагдаад байна гэдэг ийм зүйл рүү ороод ирчих юм. Нөгөө талаас нөгөө эмнэлгийн удирдлагууд маань хуучин юм системээс гарч чадахгүй байна уу да гэж зүгээр хувь хүний хувьд ажиглаад байгаа байхгүй юу гэхээр тэтгэл хөнгө орлого нь ороод ирдэг. Тэтгэл хөнгө хийх эмчилгээгээ хийх хэрэгтэй гэдэг ингээд нэг ийм
хөлөгдмөд байдлаас ангижирч чадахгүй байгаатай холбоотой юм л. Тэгээ зөв үзэг ярьж байна. Ялангуяа яг энэ гүйцэтгэлийн санхүүжилтаа шинэ хууль иржээд ихэлсэн бол ковидд их тус болсон шүү. Ялангуяа энэ лавлгын шатлалын эмнэлгүүд хуучнаар бол 3 дугаар шатлалын юм. Нэгэсэндээ Улаанбаатар хотын том эмнэлгүүд ярьж байна л да. Зүгээр би ганцхан жишээ ярихад эмнэлгүүдийн төсөв нь за одоо жишээлбэл 2 дугаар эмнэлгийн гэхэд л нэг 10 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан бол одоо бараг 30 гаруй тэрбум төгрөгийн төсөвтэй ажиллаж байгаа жишээ. Энэ 3 дахин тийчихсэн баг жишээтэй. Хавтар судалгачийн одоо намайг хавтар судлалын төвийн захирал байхад 16 байхад би бараг 30 гаруй тэрбум төгрөг болж одоо бараг 80 тэрбум болцсон байж байна. Ингээд тэлхийн үед бол сайн тэлээд байгаа. За энэ тэлэлтийн ард яаж юм гэхээр нөгөө л санхүүжилт байх хэрэгтэй тий. Урам зориг өгдөг, санхүүжилтийн бүрэн өгдөг л байх хэрэгтэй байхгүй. Тэгээ ковидын цар тахлын үед бол аюулгүй сайн ажилласан. Хүн түнд хүмүүсүүд хиймэл амьсгалын аппарат зөв хэрэгтэй. Тэр олон хүмүүсүүдийн чинь санхүүжилтийг хангалттай өгч чадчихсан. Эмнэлгүүд өвчтнөөсөө зугатаадгүйсэн. Энэ тогтолцооны ачаар бид өнөөдөр хамгийн хохирол багтаа ковид цар тахлыг давж чадсан. Тэгээд үүнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага жишээ орон гэж яриад байгаа. Тэгвэл энэс хойш яач вэ гэхээр нөгөө гүйцэтгэлийн санхүүжилтийн үндсэн зарчмаасаа буцаад хязгаарлалт хийгээд ирэхлээр гүйцэтгэх сонирхол байхгүй болоод эхэлж байна. За одоо 3 дугаар шатлалын эмнэлгүүдийн бүр ингээд амь тэнцсэн баахан өөрчлөлттэй болоо одоо цаашаа яах вэ гэдэг. Дүүрэг аймгийн эмнэлгүүдийг чадамжуулах бодлого нь үржилж явахгүй байгаа даа. Тухайлах юм бол стратеги худалдаа авалтаараа аль болохоор Улаанбаатарын дүүргийн эмчлүүлж байгаа хүмүүс аль болохоор л том шатлалын эмнэлэг рүү очихгүй байхыг бод зорих хэрэгтэй байхгүй. Тэхийн тулд яах вэ гэхээр тэнд ирж байгаа хамгийн хөвчтэй улсуудыг өвчлөлийг санхүүжилтийн жоо нэмээд өгч ш татвал стратеги худалдаа авалт гэж хуулинд байна. Индексийг нэмээд өгч, тоог нь коэффициентийг нэмээд өгч. Тэгээд тэнд нэмчлүүлж байгаа мэдрэлийн хоол усуулах замын олгоо зүс ахуул хагалгаач гэдэг юм уу те. Тэрийн жоо үнэтэй болгоол өгчгээд Улаанбаатар хотлоо зорихгүй шүү дээ. Төгжээд байхгүй шүү дээ. Анхан шатны тусламж үйлчилгээ сумын эмнэлэг хүн ам цөөхт хүн амаас нь уялдуулаад нөгөө нэг иргэнээр тооцож байгаа учраас хүн ам цөөхөн л байл багал мөнгө авна шүү дээ. Тэгээд байна. Тэгэхээр тэрийг нэмэх зорилгоор бас л коэффициент тавиал индексжүүлээл ингээд нэмээд тэгээд дутж байгаа мөнгөө одоо жинхэнэ нөгөө төр даах ёстой, санхүүжилт өгөх ёстой нөгөө групптэй тэтгэвэр дагуулсууд чинь 1% л өгöd байгаа шүү дээ цалингийн доод хэмжээний. Бид цалингаас 2% өгöd байгаа шүү дээ. Тэгж байгаа. Ажил олгогч нь 2 ингээд нийтдээ 4% өгч шүү дээ. Тэгвэл ядаж энэ төр тэнцвэлтэй очил доо. 1%, 2% болвол та. Ингээ бодлогын өөрчлөлтүүд яваад ах хэрэгтэй байхгүй ажим. Тэгэхгүй бол энэ хоримтлал чинь энээс гарч чадахгүй шүү дээ. Ийм боломжууд нь байгаа. Гарцууд нь байна. Энэ эрх зүйн орчинд утж байгаа асуудал биш. Энэ бол одоо харин жинхэнэ нөгөө тоо бодоод төсөв батлуулахын өмнө энэ тоонуудаа засгийн газар нөөр хоорондоо засгийн газар дотроо яриад яагаад бид нэмэхгүй бол юу болох гэдэг сэтгэл дутаад байгаа юм даа тэгвэл. Энэ чинь хөөцөлт биш манлайлал. Манлайлал тутж байна. Манлайлал гэснээс нэрээ эрүүл мэндийн сайдын манлайлал ер нь хэр ажиглагдж байна. Таны хувьд болохоор энэ салбарын мэдээж яг нөгөө эдис нь байж байгаад буцалж байгаад одоо ч эдис нь байгаа хүний хувьд шүүмжлэхээр эрүүл мэндийн сайдыг зөвхөн хувь шүүмжилчлээ гэж ингэж ажиглаад байдаг юм шиг байгаа. Гэхдээ энэ чинь нөгөө салбарын сайдын манлайлал гэдэг чинь өөрөө чухал л да. Миний хувьд ч гэсэн энэ салбарт бас нэг ороод гарч тодорхой хэмжээнд хажуудлаас нэг юм ажигласан хүний хувьд яхахгүй салбарын сайдын манлайлал бол өөрөө чухал юм бэл. Сая одоо Монголд менингит гээд халдвар төвчин, Улаанбархан гээд халдвар төвчнүүд нэлээд дэглээ. Энэ дээр бол за нэр үнэхээр сайдын манлайлал дутлаа. Хоёрдугаар папиллома вирус гээд тэрний вакциныг хийх асуудал явлаа. Энэ дээр сайдын манлайлал ерөөсөө харагдсангүй. Аргаа ядахтаа эмчнэр өөрсдийнхөө хүүхдүүдийг бидэрт хариулж байна гэдээ ингэж сууж байгаа нь нэгсэндээ манайх өрөвдөлтэй л байгаа байхгүй юу? Өрөвдөлтэй л байгаа байхгүй тий. Энэ дээр манлайлал алга байна л да. Би зүгээр эми төр хороо өнгөрсөн парламент хамгийн утгын чуулганаар хилцүүлсэн эми төр хороо байгуулж тэгээд эмийн чанар ямар байгаа талаар олон нийтэд мэдээлсэн нотлох баримтуудаар харуулсан бүр тэр битгий хэл зарим хөгийн жишээнүүд байсан шүү дээ. Одоо контейнер төлдөөцсөн шингэнэ буцааж хэсгээгээд ахаа тэнцвүүлээд эхлээд шалгуулахад очисон чи хөлдөө энэ чинь тэнцэхгүй гэсэн чи за өгчих би одоо гисгээ чи буцаад аваад ирээ. Би юу болоод байгаа юм бэ? За энэтэй холбоотой бид тогтоол их хурлаас гаргаад за ийм ажлуудыг хийж өгөөрэй. За дээрэс нь бүр эм эмнэлгийн хэрэгслийн тухай шинжилсэн найруулсан хуулийн баталж өгөөд. Тэгээд 24 оны 10 сарын 1-ээс эхлүүлээд шалгадаг лабораторийн төсвийг нэмэх заалтуудыг оруулж өгөөд. Зах зээл дээр байгаа эмийнхээ чанарыг шалгах тогтолцоог бүх болохгүй байгаа юмыг засаад янзлаад өгөөд. За одоо ингээд юу хийсэн тайлангаа өг гээд өнгөрсөн намрын чуулган дээр нэхэд авч чадаагүй.
Одоо хаврын чуулган дээр бас ахаад нэхээ сууж. Би бүр аргаа бараад чуулган дээр хилээ сууж шít. Наад тайлангаа өгөөч ээ. Тэгэхээр ингээ хийх ажил нь тодорхой байна шít. Одоо ингээд нэг хитэн 10 хэдэн заалттай тогтоол байна. За үүний дагуу бид юу хийсэн? Наадуулаа гяс хийгээд. За энийгээ ингээ харуулаадах. За одоо ингээ чуулган руу оруулъя. Энэ жил манлаа л шүү дээ. Тэ энэ ажлаа л хийчихээ. Түүнээс одоо мундаг супермен байгаадах гээгүй шүү дээ. Тэ энэ ажлаа хий. Ими чанар чи одоо сайжирчаад байна. Тэгтэл одоо сая 3 байгууллагын одоо аудит, засгийн газар, их хурлын тавгын газрын хянан шалгах үйл ажиллагааны тайланг сонслоо сая их хурл 3 өөр дүгнэлт гарч байна. Нас баралтыг бууруулах 12 арга хэмжээ бичээд 12 арга хэмжээнд 12-уулаа 0 үнэлгээтэй байх чийтэй. Тэгээ 2050 он гэж бид чи одоо 80 гарсан дундаж настай иргэдтэй чанартай амьдарч чаддаг иргэдтэй болох гэдэг. 5 сая хүн амтай болох гэдэг. Өнгөрсөн хугацаанд зөвхөн одоо 24 онд гэхэд л одоо 6700 гаруй их цөөн төрсэн байх жишээтэй. Тийм ээ. Эхийн эндэгдлийн асуудлаа ярихаа болчих. Няраа эндэгдлээ ярих хэрэгтэй байна. Яаж чанаржуулах вэ? Тэгэл одоо ийм чухал зүйлүүдээ бодлогын асуудлуудаа яаман ингэж хаяадах юм. Тэгээд очиж имлэгийн ажил хийдэх юм. Ими одоо жишээ нь ими чанар гэдэг дээр бол ими мапи эсрэг ингээ ажлын ингээ тгийгэл олон яриануд гардаг. Яг үйлдэл дээр ерөөсө хогт хийгддэг. Тухайлбал стратегийн худалдан авалт гэдэг дээр дотор бол имийг багтааж явж ирсэн шүү дээ, тийм ээ. Улсын хэмжээнд яг гол зорилготой юмуудыг нэгдсэн худалдан авалтаар хийя. Имлэг болгон жижигээр биш. Энийг нь тэгээ дээрэс нь нэг дундын зууршлагчаас биш. Бүр олон улсын тэр нэр хүндтэй яг үндсэн үйлдвэрээс нь авъя гэдэг ийм эрхцэн орчин бүрдчлээ гэж миний хувьд бодоодсэн. Энэ тэгээ яг хэрэгжихгүй л байх шүү байх юм. Гэхдээ хуулинд бүр итгэлцлийн сайн дадлагыг хэрэгжүүлнэ гэд заалт байгаа юм. Тэгээ тэрийг одоо утга санаагийн ойлгохгүй байгаа мó эсвэл говьлоод байгаа мó би нэг жишээ хэлье гэж бодож байна. Жишээл энэний гол зорилго нь яаж юм гэхээр манай Монголд нэг эми нэг монопол систем яаж илэрч байна гэхээр за нэг юм бүртгүүлчих Монгол улсад. Тэгээ тэрнтэй өрсөлдөх 2 3 дахь шатлын өөр дараагийн юмнуудыг бүртгүүлэх гэхлээр 1 жил 2 жилээр ингээ унжуулчихна. Бүтэхгүйгээр ингээ зориудаар ингээ бюрократ тогтолцоо хийгээл чанарын шалгаж яах гээд нэг 180 хоног за бүртгэлийн систем энийг шалгах гэж гэсэн ингээд сунжруулсаар хагаад 2 жилиг авчт юм байна. За тэгээд тэр нөгөө анх бүртгүүлсэн нэг ганц юм чинь тэгэл ингээл дуртай үнэ хэлээл ганцаараа энэ зах зээл дээр байгаад байгаа байхгүй. За энэ тогтолцоог буулгах хамгийн зөв арга яаж яах вэ гэхээр одоо сайн юм юу гэдэг зах зээлдээ хянаж чаддаг хариуцлагатай улсын имийг бүртгэлийн журмыг хөнгөвчлөөд Монголд бүртгэсэн мэтээр ашигланаа гэсэн хуулийн залт байхгүй юу. Тэгэхээр яах ёстой гэхээр эрүүл мэндийн яам одоо хамгийн зүгээр жишээ шүү энэ. Хамгийн их монголчууд очиж имжлүүлдэг Солонгос ус, Бүгд найрамд Солонгос ус. Гэхдээ Бүгд найрамд Солонгос улсын эрүүл мэндийн яамтай эм хүнсний агентлагтай хамтын ажиллагааны гэрээ хийгээ. За одоо Солонгос зөвшөөрсөн эмүүдийг Монгол улсад зөвшөөрснөөр бүртгэж шууд хэрэглэнэ. Одоо нэгсэндээ бүртгэл хийхгүй гэсэн үг шүү дээ. А гэхдээ бүртгэл хийхгүй гэхлээр сайд нь очиод хідэн эм үйлдвэрлэгч компаниудаа уулзах биш байхгүй юу да. Энд чинь буруу ойлгоо яваад байхгүй. Сайд манай сайд тэгж яриад байгаа шүү дээ. Би одоо ингээд Солонгосын 2 эмийн үйлдвэрийн газар очиад уулзаад ирсэн гэдэг. Үн чинь харин бүр гэмт хэргийн шин чанартай шүү дээ. Эсэргээр яамтай нь уулзаад тэр бүртгэлийн системийг бүгдийг Монголд авчираад манай гайлынх нь эрэл таймаар нөгөө жигсаалтын эмүүд нь ийм эмүүд байд юм байна. Манай хувийн хвшлийнх нь бүртгүүлэхгүйгээр тэрийг яг одоо нөгөө ханган нийлүүлдэг байгууллагууд журмынхаа дага бусад журмууд нь үйлчлэн шүү дээ. Монгол заавар наагаад наашаа авчих бэлтгэлийг хангаад, тээвэрлэх гормоо хангаад тийм ээ. Ингээл оруулж ирээл ингээд авчих хэрэгтэй байхгүй юу? Тэгвэл шал буруу яриад л одоо би 2 эмийн Солонгосын эмийн үйлдвэр ороод ирсэн. Харин ч бүр энэ чинь ноцтой асуудал байхгүй юу? Хувийн хвшилтэйгээ ярилцах хэрэгтэй. Үгүй тийм биз дээ энэ чинь юу төр-төртэйгээ ярилцах хэрэгтэй байх нь шүү дээ. Тэгээ хуулиар бол. Тийм. Тэг яг ч тэр 2 эмийн үйлдвэрийг дэмжихэд сайд нь явах юм уу? Чи юу яриад байна? Хуулийн агуулга ойлгохгүй нь эсвэл зориуд ингэж байгаа юм уу? Би бол энэ дээр бол гайхаад байгаа. Ингэж чадваас бид нэр бүртгэлийн нөгөө 2 жил уйддаг асуудал байхгүй болж байгаа. Тэгээд амар болоод шууд бүртгэхгүйгээр бүртгэсэн мэтээр оруулаад тэгээд нөгөө шууд үнийн өсөлт энэ гараад ирж байна. Хэлбэрчлээд ирэх нь шүү дээ. Тэгээд хэлбэрчлээд ирэхлээр үн буугаад чанар нь дэвшлээл. Тэ. Нөгөө талаас энэ нэг хүний эмийн зөвлөл гэж нэг зөвлөл байна шүү дээ, тий. Энэ дээр нөгөө эмийн компаниудын чинь жинхэнэ гар хөл нь байгаад байна гэдэг зүйлийг
бас яригдаад идэх юм билээ. Эмийн сонсголын үеэр энэ ер нь хэр ор үндэстэй зүйл болж хувирав. Гөгнө шүү дээ. Одоо сая чуулганд өнгө сая чуулган дээр авилгатай тэмцэх газрын даргыг улиран сонгуулийн дээр би асуусан. Тий. Тэгээд энэ чинь салбар нь аягүй хэцүү юм билээ. Ерөөсөө нэг үеийнх нь хоорондоо ингээд суудсан эмийн компаниуд эмийн одоо үйл ажиллагаа эрхэлдэг усууд нь дандаа хувийн хвшдэг байд юм байна. Ингээд сууж идэм байна гэдэг. Бид хуулиндаа хүний эмийн зөвлөлийг нээлттэй хэлцээрэй. Нээлттэй сонгон шалгаруулаарай гэд хэлчихсэн. За ямар ч хэлсэн нэг сонгон шалгаруулж урилга тараага явсан юм байлээ. Гэхдээ тэгэл одоо эмийн компаниудын төлөөлөл нь эрүүл мэндийн яам дотор орж сууж байна. Гэхдээ хилээд байхад л одоо ман фармч гэлөө ямар ч юуны эзэн эмийн бодлогын газрын дарга гээд намхаа хинч гэлээдээ тийм нэг залуу мөнгө сахын сайдны дээр сууж байна. Энд ч ашиг сонирхлын зөрчил бүр хитэрдэг юм уу? Бүр улаан цаанд ингэ суугаад иж болд юм. Тайцсан л байна л да. Үгүй ч одоо ямар ч учиртай юм. Би бүр одоо ойлгохгүй. За одоо нөгөө талаас ингэж бодъё. Та ингэж за энэ болохгүй, тэр болохгүй, энэ тогтолцооны асуудал байна гэдээ ингэ хэлээд идэх тий. Гэтэл нөгөө тал чинь за энэ чин бүрэн болвол ерөөсөө сайд болохын тулд ингэ улаарад байна гэж. Таны хувьд нэрээ сайд болох гэж улаарад байна уу, Монголоо эмчлэх гэж улаарад байна уу? Гэхдээ одоо би Баянзүрх дүүргээс 2 удаа сонгогдсон. Эхний сонгуулийн өмнө өөрөө бүх Монголоо эмчлэнэ гэсэн. Хоёр дахь сая одоо энэ 9 дахь удаагийн сонгуулиар би эмчилж идгэндэ гэдэг ийм урайтай сонгуульд оролцсон. Тэгээ энийг л биелүүлэх хэрэгтэй. Энэ бол нэгсэндээ манай эрүүл мэндийн салбарын тогтолцоо иргэндээ ээлтэй, өвчнөөс өвчин сэргийлж чаддаг, эрсдлээс сэргийлж чаддаг, туссан үед нь эрт оншилждаг, өвдсөн улсуудаа санхүүгийн дарамтгүй эмчилждэг, эмийн хөнгөлтөө очичдаг. Нэг ёсондоо хамгийн гол том зорилго бол ерөөсөө өвчнөөс болж ядуурч болохгүй байхгүй. Энийг л биелүүлэхийг зорж байгаа шүү дээ. Тэгээд ингээд шүмжлэхлээр нэг тим яриа гаргадаг. Нэгсэндээ хүний хэлж байгаа зүйлийг хүлээж аваад засахын оронд эсэргээр натад айсгнаад идэв. Үгүй би та нарын алдаа гэж хэлээд засаад гаач гэж хэлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр чи надад юм өгөх гээгүй шүү дээ. Яа харахгүй тийм л дээ. Тэгээд ингээд тогтолцоог ярихаар эрх зүйн орчны асуудал зохиогдоод байгаа юм тий. Тэгэхээр таны хувьд бол эрх зүйн орчин бол бас тийм ч багдаагүй гэж ингэж тайлбарлаад байна. Тэгвэл тогтолцоо нь юунд алдаа гараад байгаа юм бол? Хүндээ алдаа гаргаад байгаа юм уу? Эсвэл хүн өөрөө тэр хууль эрх зүйн орчноо өөрөө мэдэхгүй, уншихгүй, ойлгохгүй одоо алдаа гаргаад байгаа юм болов? Тэ ерөн бол өнгөрсөн 20-24 оны 8 дахь удаагийн сонгуулиар бүрдсэн парламент эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинжилгээг аягүй сайсан шүү дээ. Тухайн үед одоо их хурлын дараа Зандан шатрын гаргасан захирамжийн дагуу бүр эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах ажлын хэсэг гараад инк баяр саран гэрэл сайд асан би тэр ороод бүгдээрээ ямар олон хуулиуд дээр ажилласан гэж санаж байна. Саяны хэлж байгаа нийгмийн эрүүл мэндийн тусламжийн тоо хууль, дархлаа ажилтны тухай хуулиуд байж байна. За тэгээд тендер дотор те төрийн болон орон нутгийн бараа үйлчлэлийн худлаа авах тэр хууль дотор эмийг чанар нь 70%, үн нь 30% тэр болгоод аль болохоор чанартай юм авах тэр тогтолцоонуудыг хийж өглөө. Гадаад Монголдо эмчилж чадахгүй гадаад яваад ирэх улсуудад бүр чин зөриг сайд байхдаа бас маш сайн ажилласан. Эрүүл мэндийн тусгай санг 10 тэрбум болгоод хүүхдийн явсан зардлын 50% даадаг болгоод иргэний 20% даадаг болголоо. Тэр чинь одоо 5% байсан шүү дээ. Ингээд юуг нь босхыг өндөрсгөөд аль болох л одоо иргэдтэй ээлтэй байх гал зөндөө олон юмнууд хийлээ. Хөнгөлтэй юмнуудыг яалаа бид нар те. Сонсголууд хийлээ. Бүх хууль эрх зүйн орчин сайжруулад гэсэн. Одоо яах ёстой вэ гэхээр засгийн газар хууль биелүүлэх ёстой байхгүй юу? Заримдаа андуураад бид хууль батлах, хууль санаачлах ёстой юм шиг дайраад үндсэн ажил хийхгүй байдаг шүү дээ. Бага хуулиндаа захирагдаж тэр хуулийн хэрэгжилтийг хангуулах ёстой ажил нь засгийн газрын үүрэг шүү дээ. Гол үндсэн үүрэг. Тэгээ энийгээ хийхгүй ингээл тэгэл шал өөр юм руу явал нэг бол одоо эмнэлгийн дарга ажил хийгээл нэг бол одоо юу хийгээл хууль санаачлах гэдэг юм шиг л одоо нэг мундаг юм хийгээл. Параллел на зөндөө ажил хийж болно шүү дээ. Тэгэхээр нөгөө манлал гэдэг юм л дутагдаад байгаагийн шинжилтэй. За би бол одоо тийш шууд л гэж байна. Сайдын манлал байхгүй л байгаа гэсэн үг. Сайдын манлал юу гэж яригдж байна гэхээр тухайлбал зөвхөн эмчийн асуудал зохиогдохоор гарч ирж явах хэрэгтэй. Эмнэлгийн асуудал зохиогдохоор гарч ирж явах хэрэгтэй. Салбарын асуудал зохиогдохоор гарч ирж явах хэрэгтэй л доо. Энэ салбар ч өөрөө маш эмзэг салбар тийм үү? Ямар нэг ихтгэл зүйл дээр их юм зогтж ижлэг шүү дээ. Эмчид итгэх итгэлтэй байж иж тэр эмнэл рүү хандна гэдэг ч юм уу. Тэгтэл энэ итгэл зүйлийг ойлгож тэн дээр манлал үзүүлэх хэрэгтэй. Тухайлбал саяхан эргэтэн шилжүүлэхийн асуудал нэлээд л хурцаар сөхөгдлөө. Эрх зүйн орчиндөө байна уу, эсвэл хувь хүндээ байна уу гэдэг хэлцүүлэх хүртэл өрнөлөө. Энэ дээр тухайлбал сайдын манлал дутагдж байгаа л ингээл ажиглагдлаа гэдэг дээр бол салбарын эмч нар нэлээд шөмжөлтэй хандж байгаа шиг байна л дээ.
Ер нь яг энэ донорын тухай хуулийн дотор тийм одоо зөрчил гэмт хэрэг эрүүгийн хариуцлага хүлээлгэн гэсэн юм байхгүй шүү дээ. Энэ хууль маань бол одоо донорын тухай хууль маань цус болон эргэтэн эдийн шилжүүлэн суулгах харилцааг зохицуулж байгаа хуулиуд. Сая би бас одоо тусад нь 2 хууль болгоод их хурлд өргөн барьсан. Тийм. Тэр дотор бол ямар нэг эрүүгийн шин чанартай юм байхгүй шүү дээ. Харин 23 онд батлагдсан сайдын тушаал А192 илүү дээ. Тэр тушаал дотор зөвшөөрөл авах одоо яаж авах вэ? Хэрвээ тэрийг биелүүлэх байх юм бол та эрүүгийн хариуцлага хүлээнэ гэдээ бүр тэр дотор нь бичээд байгаа байхгүй юу? Өмгөөл биш. Тий. Бид болохоор өнгөрсөн 22 онд би чи яг одоо энэ донорын хуулийн нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Тэр дотор нэг чухал зүйл оруулсан нь мэрэгжлийн эдис эрхтэн шилжүүлэн суулгах ёс зүйн хороо эрүүл мэндийн яам дотор ажиллана гэдээ бүр оруулаад өгсөн. Яг л ёс зүйн харилцаа айгүй хүүсдэг. Аюултай юу байхгүй юу? Тийм учраас эмнэлгийн салбарынхаа хамгаалах зүйл бол энэ ёс зүйн хороо байхгүй юу? За жишээлбэл хүүхэд нь ээжтэй илгээ өгөх гэж байна гэж бод. За энэ яг хүүхэд нь мөн үү? Тэр мэдээллүүдээ зөвшөөрөл авахын тулд ёс зүйн хороонд мэдэгдэх. Ёс зүйн хороонд шалгаад за энэ яг зөв байна. Энийг өгөөрэй. За амьгүй донор гарчээ. Энээс одоо ийм зүйлүүд авах гэж байна. Энэ гар үсэг нь ингэ явж байна. За зөв тэр зөвшөөрлийн хуцуудаа зөв аваарай. Тэгээ виза бичлэг хийгээрэй. Яриануудаа бич. Тэ? Дараа нь нутаг баримт байхгүй болох гэдэг нь шүү дээ энэ чинь. Энэ зүйлүүдийг хийгээрэй гэл ингээл яаж явах хэвээр. За нэг асуудал үүслээ. Цагдаа юм уу прокурор дээр нэг асуудал очлоо гэхэд ёс зүйн хороонд дүгнэлт гараад өчтдөг. Мэргэжлийн ёс зүйн хороонд. За энэ бол гэмт хэргийн шин чанартай мөн. Энэ бол ерөөсөд хэлэхгүйгээр зүрхийг авчлаа, уушгийг авчлаа. Энэ болохоор процедурын алдаа байна. Гэмт хэргийн шин чанаргүй байна. Энэ бол зөрчлийн хуулиар явж болох юм байна ч гэдэг юм. Гэх мэтлэнгийн зүйлүүд ингээ хилээд өгчих ёстой. Мэргэжлийн ёс зүйн хороо одоо хүртэл байгуулагддаг гэж байна. Яман дээр байхгүй юм хороо. Бүр байхгүй 22 онд гарсан хууль штэ. Тий. Энийгээ хэрэгжүүлээ. Энийгээ байгуулаач гэж хэлээд байгаа байхгүй юу? Уг нь энэ хороо ч байсан бол өнөөдөр энэ хорооны дүгнэлт чинь өөрөө эмчээ хамгаалах эсвэл эмчийнхээ өмнөөс гүүгээ явах зохицуулт байх. Үгүй тэгэлгүй яах юм бэ? Тэгээд би байнгын хороон дээр асуухлаар манад эмнэлгийн одоо ёс зүйн хороо ажилдаг штэ гэд. Ерөнхийн нэг ёс зүйн хороо байж байгаа штэ. Бага. Тэрийг яагаад биш ээ? Мэргэжлийн гэдэг үг оруулаад штэ. Энд чинь айгүй нарийн зохицуулт байхгүй юу? Тийм ээ. Монгол улс одоо хүний 8-аас өртөхгүй байх Стамбулын декларац нэгдсэн. Энүүгээрээ бид энэ хуулинд заалтуудаа оруулаад өгчихсөн. Монголд бол тэгж эдис эрхтэн 8-aalцаад хулгай явагдах зүйл байхгүй шүү дээ. Тэгээж одоо ер нь эрхтэн шилжүүлэн суулгана гэдэг чинь бүхэл бүтэн имлэг ажилтдаг болохоос нэг амбар дотор ороод хулгайгаар хийждэг кино шиг юм биш шүү дээ. Биш биш. Тий. Харин илүү одоо тэнд ажиллаж байгаа улсуудынхаа эрх зүйн байдлыг сайжруулах талаас өмгөөлж хамгаалах, алдаа гаргахаас сэргийлэх ийм ёс зүйн шүү дээ. Юу сайдын нэг яриан дотор жилдээ 20 эмчил одоо ингээд ял авж штэ байдаг л асуудал штэ гэх утгатай тийм санаа цулж юм санаа ч яг тийм ойлголт төрүүлчихэж байгаа байхгүй хүмүүс. Тэгэхээр эмчнэр энэ хамгаалагдах орчин үнэхээр дутмаг байгаа юм. Тэгээд ганц эмч биш сувилагчийн асуудлууд бас байж байна тийм ээ. Тэгэхээр энэ яг би одоо 2021 онд энэ эмнэлгийн ажилтны эрх зүйн байдлыг сайжруулах тухай нэг хэлэлцүүлэг зохион байгуулсан. За тэгж яхад тухайн үед их бол сайд байсан баха. Их бол сайд байсан. Тэгээд гоо бид эрүүл мэндийн яам бид өөрсдөө энэ хуулиа өргөн барьчаа та хэрэггүй би үргэлжлүүлээ явчаа гэд авсан. Тэгээд одоо хүртэл байхгүй болооч. Харин жинхэнэ энэ ажлыг бол засгийн газар буюу эрүүл мэндийн яам хийх нь зөв. Зөв. Тэгэхээр энэ эмч эмнэлгийн ажилтны эрх зүйн байдлыг сайжруулах энэ хууль эрх зүйн орчныг сайжруулах ажлууд хийгдэх ёстой. Энэ бол эрүүл мэндийн яам одоо харин мөнхсөгийн сайд энийг хийж байгаа бид ажиллаа эхлүүлсэн, баг бүрдүүлсэн. Одоо хилцүүлгүүдийн ажлууд нь явж ийн энэ гэж хэлж илээ. Удаа шаардлагатай байгаа юм тий. Тэгээд яг хөө энэ дотор бол ганцхан эмч сувилагчдыг одоо эрсдлээс даатгалын асуудлаас гадна ерөн хүнийг аврах гэж чин сэтгэлээс явсан тохиол ер нь эрүүгийн ял аавна гэдэг нь өөр буруу байхгүй. Гямданд хоригдно гэдэг өөр буруу байхгүй. Одоо энийг би зөвхөн сэтгүүлчдээр жишээ авах гэдэг юм л та. Сэтгүүлч иргэний мэдэх эрхийг хангасны төлөө эрүүгийн хариуцлага хүлээнэ гэдэг ингээд байж ах. Эмч хүнийг амийг аврах гэж гүйснийхээ төлөө эрүүгийн хариуцлага хүлээх хоёр бол би бол зөвлөл адилхан л гэж хэлэх гээд байна. Яг л бусдын төлөө явж байгаа байхгүй. Тэгээ бусдын төлөө бусдын сайн сайхан эрх ашигын төлөө явж иж эргээд буруутдаг тий. Энэ өөрөө байж болохгүй зүйл гэж боддог. Төрөний хэлдгээр үнэхээр илт бүр нэг өөр асуудал байвал тэр чинь цаанаа явчихна. Хүнийг үнэхээр ингээд
баг эсвэл согтууч гэдэг юм уу тийм. Эсвэл санаатар хүнд очиж туслаагүй ч байдаг юм уу. Эсвэл үнэхээр одоо юу гэдэг нь зоригтой ч байдаг юм уу тийм. Яг үнэ. Тийм байвал энэ хоёр чинь тусдаа асуудал болж. Зүгээр ажиллаа хийснийхаа төлөө. Зүгээр энгийнээр хэлэх юм ажиллаа хийснийхаа төлөө ялтан болж болохгүй. Сэлэсэр юу гэдгийг тэр санг сойсныхоо төлөө ялтан болж болохгүй те яг л адилхан байхгүй тийм биз дээ. Тэгээ одоо би нэг жишээ хэлмээр санагдаж байна л да. Саяхан нэг төргөний машинаар төргөний эмч дөнгөж нэг дотоод төрсөн яраг их нялслуу зөөж явж байгаад тэгээ нэг энэ Улаанбаатар хотын төвжирэлтэй зам дондор урсгал сөрж явж байгаад мөргөлдөөд тэгээ тэр эмч биш дээ. Тэр мөө өчүүхэн ийм жоохон нялх дотоод төрсөн яраа дөнгөж төрчгөөд хэдхэн цаг болж байгааг нөгөө цээжин дээр ингээд хиймэл амьсгал өгөөд цээж нь массаж хийгээд ингээд бариажсэн гинтг машин огцом торвс даарсан мөргөлдсөн тэр залуу эмч өөрийгөө хамгаалъя гэж гар мараа тэр хүүхдийг хаяад гар мараа явуулаг байгаа шүү дээ. Тэрсэн чигээрээ нүрээрээ хамаг одоо ясаа нүрний яс энэ нүдний ойролцоог орбит энэ хаг зохиод тэгээд имжлүүлсэн шүү дээ. Гэхдээ хүүхдийг барьсаар үлдсэн байгаа шүү дээ. Хүүхдийг амьд авч үлдсэн. Тий. Тэр чинь ингээд дээр нь гараа суудсан чи бүс зүг боломж байхгүй. Тэгж аварсан. Тийм мундаг тангарагтай үнж ямар сайхан. Тэгээ тэр хүүхэд нь их нэлсэд очиод 90 сар болоод яасан. Тэр мөө эмч маань өөрөө нүүрэндээ баха хагалгаа хийлгээд үлдсэн. Ийм сайхан үсэг бид тоохгүй байгаа штэ, ярихчихгүй байгаа штэ. Яг л ингэж явж байна. Баян онгороос өвчтөн зөөж яваад төргөний машинтай яаж аваар тосолд оров. Тэглээ. Тий. Ямар ч хамгаалж байгаа юм аа. Араас нь нөхөн олборын асуудал байж штэ. Ажлаа хийж ягаад амнасаа алдсан яах штэ. Ингээл дугаа хараад авах штэ юм уу? Дахиад нэг манлайлын асуудал өгөх гэдэг юм л дээ. Гэхдээ ерөн зүгээр тий. Тий. Тэгэхээр тэр сайхан хүний төлөө гэж байгаа улсуудыг тэр эмч совлогч нарыг хэрвээ ийм болох юм бол амь насны даатгалууд нь хаавай. Тийм ээ. Ажлаа гүйцэтгэх ёсны нөхөн олбор яах юм? Өөрөө гимтчээ тэр хүүхдийг аварсныг ер нь баярлаад урамшуулад энэ салбарын манлайлал ярил да хэлэл дээ. Ярмаар биш дээ энэ чинь. Тэр өөрөө их зөв хэмэллээ шүү дээ. Ер нь бол манай энэ эмнэлгийн тусламжийн тогтолцоо бол эмчийн зүтгэл гэж байна. Зүтгэл. Эмч бид нар бас өөрснөө их ёс зүйд байх хэрэгтэй. Хоёрт иргэдийн итгэл. Ийм торгон уулзуур дээр уулздаг нарийн тогтолцоо байхгүй. Тэгтэл одоо юу гэдгийг тэр энэ нарийн тогтолцоог нөгөө талаас зарим эмнэлгийн удирдлагууд өргөж ийн л та. Өргөж байгаа тод жишээ юу нэхээр эмнэлэг дээр хүн баярлах гэж ирэхгүй тодорхой байх. Оо яалаа. Баярлах гэж ирэхгүй зовсон л. Өвцөн зовсон л юм. Гэтэл өөдөөс нь юу өгч нэгээр зөрчлийн хуулийн тэдийн тэгж шүү. Гэдэг л цааснууд л өгтөж байгаа байхгүй. Ер нь бол ихэнх эмнэлэг дээр. Маш олон эмнэлгүүд дээр тийм зүйлүүдийг зүгээр зогсоо зогов наацсан. Нөгөө талаас бас яагаад ийм бичиг гараад ирэх вөхлөөр угнаа бас манай зарим нэг иргэд эмч сувлагчдын биед халдах нөгөө өвдөж зовсон, шаналсан, аюултай байдалтай хит их стресстэх түүгээрээ далимдуулан эмч сувлагчийн биед хүрэх хохироох тэгэл одоо загнах энтергээл юмнууд байна л да. Тэгэхээр би бас телевиз үзэгч нартаа бас уриалмаар байгаа. Аль болохоор бас эмнэлгийн ажилчдын бас ажлыг бас жоохон хүндэлж байгаарай. За мэдээж бид бас одоо эмнэлгийн ажилчдынхаа ёс зүйтэй байдлыг сайжруулахыг оролдоно. Ер нь бол төргөн тусламж, яаралтай тусламж гэдэг бол тусгай хаалгаар, тусгай газар ямар нэг ойчргүй шууд хүлээж авдаг бол бусад тохиолдолд цаг авч үйлчлүүлдэг, цаг авч одоо нэг юм соёлт нийгэм бид очиод байгаа шүү дээ. Тэгэл нэг одоо дэлгүүрт орж ирэл супермаркетаас талах авч байгаа юм шиг, лангуунаас талах авч байгаа юм шиг алив бушуухан наатахаа яа гэд байж болохгүй шүү дээ. Тийм ээ. Нөгөө хүн чинь өөр хүн бас үзэж байгаа. Тэнд юм бүртгэл хийж байгаа. Хажуугаар нь нөгөө бичиг цаасны ажлын чинь ямар их юм нөгөө захим шилжилт байхгүй. Ингээл одоо яг энэ дээр бол хэвээр тантай 1000% санал нийлдэг. Манай эрүүл мэндийн салбар дээр би 20 хоногийн дараа яаж үзүүлэх юм бэ гэд ингээд хүмүүс тэгээд байхгүй. Тэгвэл тэр 20 хоногийн өмнө та өөрөө бодолтой. Цагаа авалтаа тий. Манайхан болохоор өнөөдөр гинт нэг энэ за энэ гизний нэг эвгүй болчлаа. Шууд үзэлчий та. Ийм үзүүлэх боломж нь хааны гэхэр хувийн эмнэлэг байхгүй. Улсын эмнэлэг бол боломжгүй. Уул нь бол анхан шатны тусламж үйлчилгээ өрхийн эмнэлэг сумын эрүүл мэндийн төвдөө л үзүүлээ. Тэнд жинхэнэ зааварчлаа. Тэнд хамгийн сайн эмчнэр суух хэрэгтэй байхгүй. Тэ хамгийн дуршлагтай улсууд байж ах хэрэгтэй. Олон жил доктортой ажиллах хэрэгтэй.
энэ тогтолцоонд бас ажиллахгүй байгаа шүү дээ. Ажиллахгүй байна. Одоо хамгийн муу юу эсвэл дөнгөж төгсөн хөлт дадлгын хөлт тэнд байгаа юм л та. Тий, одоо нэг компани юм шиг нэг буруу тогтолцоо яваад байгаа тий. Тэгээ энэ болгон чинь нэг хөв эмчийн л нэг эмнэлэг болчиход байна шүү дээ. Энэ бол одоо яг эрх зүйн шинжилэл энэ дээр бол яг дутаад байгаа шүү. Тий, одоо энийг бас эрүүл мэндийн хуультай цог оруулж ирнэ гэдэг манай эрүүл мэндийн яамных нь бас яриад л оруулж ирнэ гэж одоо яриад л багтаа. Яг үнэн би бол яг өрхийн эмнэлэг дээр бол цайны хэлснийг бол дэмждэг хүний нэг байхгүй юу. Өрхийн эмнэлэг дээр хамгийн туршлагатай хамгийн сайн ёстой жинхэнэ нөгөө зовлон үзэж бүх хэмийн долооцсон тэр юм сууж байгаа хэрэгтэй байхгүй тий. Хэнийг хаашаа чиглүүлэх өндөр цалинтай. Хэнийг хаашаа чиглүүлэх ингээ тэгээ байж байгаа хэрэгтэй. Гэтэл одоо нэг юм өрхийн эмнэлэг бол нэг хүний л эмнэлэг шүү дээ. Нэг хүний л эмнэлэг болчихсон. Уг нь бол одоо эрх зүйн орчин бол тэр компани биш шүү дээ. Тий. Компани болчиход байгаа. Тий, нэгдэл шүү дээ тийм ээ. Тэгээд улсын ажлыг гэрээгээр гүйцэтгэж байгаа л юм нэгдэл шүү дээ. Тэгтэл нэг компани шиг болчихсон. Эсвэл одоо тэгэл нэг хямд зардлаар залуу хүүхдүүдийг нэг дамжин өнгөрөх цэг шиг ажилуулдаг ийм бас буруу тогтолцоо байгаад байгаа. Засах хэрэгтэй. Үнэхээр одоо нэг өрхийн эмнэлэг нэг хувийн эмч авцсан улсын байранд улсын мөнгөөр хувийн ажил хийж байгаа байхгүй юу бол. Тэгэхээр уг нь бол одоо нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүргийн эрүүл мэндийн газар бол тухайн одоо иргэдэд жишээлбэл одоо нэг 5-аас 10 мянган иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлнэ та бүхэн ингээ гэрээ хийж байгаа байхгүй. Тэгээ гэрээнийхээ үр дүн дээр үндэслээд тэр байгууллагыг ажиллуулахгүй дараагийн чаддаг байгууллагын тендер зарлаад оруулах ийм боломжууд нь байгаа. Энийг бас ашиглах хэрэгтэй. Иргэд энэ дээр ямар санаачлаг байх хэрэгтэй вэ? Манайх энэ эмнэлэг бүтэхгүй байна. Энийг болоод өгөөч. Санал асуулга иргэдээс асууж шүү дээ. Сэтгэл ханамжийн байдлыг. Тэгэхээр нөгөө дүүргийн эрүүл мэндийн газар, нийслэлийн эрүүл мэндийн газар тогтмол иргэдээс нь сэтгэл ханамжийн асуулга явуулдаг, болж ийн болохгүй байгааг нь хардаг, шалгадаг. Энийгээ сайжруулах бодлогоо явуулдаг байх хэрэгтэй шүү дээ. Одоо тэгээд нөгөө талаас нэг юм асуухад энэ нөгөө захим шилжилтгээл яриад идэг энэ маань хасар их удаан ашиглалтаар яваад байгаа энэ салбар дээр. Эмнэлэг хоорондын мэдээлэл солилцоо нь бас их дутмаг байдаг юм шиг байлээ. Энэ зүйл дээр нь ямар юм асуудлууд байгаа бол энэ дээр таны хувьд бас мэдээж гишүүний хувьд анхаардаг байлгүй ямар асуудал тулгарч байна. Гэхдээ одоо бас ингэж ярихлаар дэндүүл одоо ахаал салбар болохоос аргагүй болоо. Тэгээд энэ одоо дандаа салбар болоод ахаа хэлхий. Гэхдээ урагшлахгүй байна, явахгүй байна. Тухайлх юм бол одоо бид 20 онд анх удаа бас 8 дахь удаагийн парламент инновац захин бодлогын байнгын хороотой болсон шүү дээ. Энэ технологийн дэвшлийг харуулсан. Дээрээс нь дараа нь засгийн газар бүр ийм яамтай болсон. За ингээд Дэлхийн банкнаас танах эрүүл мэндийн салбар захин болгоорой гэдэг 19 сая доллар шүү дээ. Бага мөнгө биш шүү дээ. Бага мөнгө биш. 19 сая доллар. За ингээд гаццсан. Бид инновац захин бодлогын байнгын хорон дээр захирамж гаргаад за энэ ажлыг одоо эрүүл мэндийн яам бушуухан хийнэ, чадна, гүйцэтгэнэ, хийлгийгээд ингээд одоо гацаанаас нь гаргаад өгсөн. Тэгэл нөгөө Дэлхийн банк нь аудитор явуулаад ирсэн чинь за монголчууд энэ хийж чадахгүй байна гэх мөнгө буцаад авчихсан шүү дээ. Яасан гэхэлэр бодлогын алдаа. Нөгөө миний яриалга юм. Энд чинь аппликейшн дэмжиж байгаа 19 сая доллар биш байхгүй юу? Аппликейшнуудыг ажиллах боломжийг бүрдүүлэх байгаа дэд бүтэж байхгүй юу? Миний одоо тогтолцоо гэж яриад байгаа чинь тэр шүү дээ. Нэгсэндээ мэдээлүүд хоорондоо солилцдог баг. Тэрний аюулгүй байдал, нууцлал, хин нэгэн дундаас нь хулгайлждаггүй, харчдаггүй, тийм ээ? Дамжих мэдээлэл нь хоорондоо найдвартай солилцдог баг. Эмч өөр эмнэлэгт үзүүлсэн хүний мэдээллийг татаад нэг эмчийнхээ лицензээрээ хариуцлагаараа татаад үзчихдэг. Өвчтөн e-карттай болчихсон. Иргэн уугнаа чин бүрэн дээр ирээд үзүүлэхдээ за миний нууц кодыг та хийдэ. За би танд энэ өвчнөө үзүүлсэн ингээл так гингууд таний хийлгэсэн шинжилгээнүүдийг гараад ирдэг. Би харчдаг. Тэгээ тэрийг хийдэг болохоор дахиад нэг шинжилгээ өгдөг. Би чинь мөнгөгүй гэж яриад байгаа хэрнээ үрлэгэн тогтолцоог дэндүү хийсэн байхгүй юу? Үрлэгэн. Жишээлбэл одоо нэг өвдөгний үе солих нь гэхэд л одоо бүхэл биеийн үзлэг хийчих шин. Эрт илрүүлэг үзлэг хийхлээр бага лабораторийн шинжилгээ хийгээл. Эч одоо лабораторид мөнгө төлдөг ийм тогтолцоо болсон юм уу? Хүнээ аврах гээд байгаа юм. Чи зориг өөрчлөлт байна шүү дээ. Тэгээ би бас энэ чи уурлаад бухимдаад байгаа чи энэ байхгүй юу? Тэгэхээр одоо яг энэтэй адилхан нөгөө хавдрын эмнэлэг шинээр барих ёстой юм уу? Эсвэл хавдрыг бүх эмнэлгүүд эмчилдэг болох ёстой юм уу гэдэг ийм асуулт уран гарч шít. Таны хувьд бас хавдрын 2 дугаар эмнэлгийг барих ёстой гэсэн юм яриад бас нэг шамав тавигдахт нь бас цугцсан байх шиг байсан. Энэ дээр яг өөрөө бас яг энэ хавдар дээр байсан хүний хувьд ямар бодлого байдаг юм болоо? Яавал ёстой зөв юм болоо? Тий, төвлөрлийг сааруулъя гэж бодож байгаа нь зөв. Тэгэхдээ хорт хавдрын эмчилгээ бол нэг багийн ажлын юм биш шүү.
Энэ бол олон мэрэгжлийн хүмүүс цуг сууж ийж анхны эмчилгээний зураглалыг стратеги гаргадаг ийм тогтолцоо бий болчихсон. Энийг ч би өөрөө хийсэн. Хавдар судлалын төв дээр илэг зөснөөр болж байгаа засаг байгуулахдаа ганцхан илэгний мэс асалж биш. Дээрээс нь илэгний дотрын эмч, дүрс оншилгооны эмч, лаборатори, за дээрээс нь ангиографи эмч нар нийлээд тэгээд нэг хүний эмчилгээг бид юугаараа эхлэх нь зөв бэ гэдгийг ярьдаг. Ийм нэг өвчтөн төвтэй эмчилгээний таагчийг зохиодог. Энэ бүтцүүдийг бүх одоо дүүргүүдэд хийчнээгүүл, аймагуудад хийчнээгүүл бодлаа. Дээрээс нь үндэсний төвийнхэнд байж байгаа байдлыг одоо хардаа. Аль 80-аад оны барилга өөрөө одоо бүх юм болохоо ялсан шингэж чадахгүй, дотор нь багтахгүй. Ер нь цөөхөн хүн амтай улсад ялангуяа хорт хавдрын эмчилгээ том төвлөрсөн төв бах нэг чухал юм. Яагаад гэвэл ганцхан туяа эмчилгээнд дээр л яар. Туяа эмчилгээ нэг аппарат нь л бараг 5 тэрбум төгрөг. Төвөн дээр ажиллах баг нь тэрийг ажилуулж явуулахад л 5-6 хүн ажил. Физикч, техникч, эмнэлгийн сувилагч, эмч, туяаны эмч, онкологи эмч гэл. Ийм их багаар ажиллаж тэр туяагаар эмчилгээнд орох гэж байгаа хүний чинь төлөвлөж оруулдаг байхгүй. Нөгөө талаас яг хорт авдар бол шууд одоо эмчлэхгүй болохгүй гэдэг яаралтай хурц өвчин биш. Цаг хугацаа хүлээж болдог. Нэгсэндээ оншоол зөв тавьчвал бид эмчилгээний таагцгаа тэр том төвүүдээр зөв хийх хэрэгтэй. За жишээлбэл одоо юуны бүдүүн шулуун гисний хорт авдартай илгэндээ үсэрхэлсэн. За яах юм? Эхлээд хавдар тайрах уу? Илгэнд байгаа үсэрхэлсэн хавдраа яах юм? Нөгөө гисэнд байгаа хавдар нь баасын төгжчих гээд байна уу? Хаанаас эхлэх үү? Хүлээж чадах уу? Эхлээд хийм бай эмчилгээгээ хийж хагаад дараа нь бүдүүн гисээ тайраад илгээ тайрах уу? Олон мэргэжлийн олон найдвартай баг орж ажилладаг л ийм юм шүү дээ. Нэгэн эмчилгээ хийснээс хойш 2 дахь 3 дахь хийм эмчилгээ эсвэл яаралтай хавдрын мис засал эсвэл төлөвлөгөө зарим хавдрын тодорхой хагалгаануудаа дүүрэг төвлөсөн юмнуудыг хийж болно шүү дээ. Том шинжлэх ухаан, том одоо удирдамжаа баталдаг, эмчилгээний удирдамжаа гаргадаг, хэцүү тохиолдлуудын бүгдийг авч эмчилдэг. Эн чин том төв дээр байхгүй болохгүй шүү дээ. Үндэсний төв барихгүй бол болохгүй юм. Миний хэлэх гээд байгаа санаа. Одоо энэ байгуулагч чинь нэг багтгаа байсан. За одоо ингээд бид дэлхийн хамгийн шилдэг технологи суулгасан 95,000 м квадрат бүхий том барилга зохицолбор барих гад ерөнхийлөгч энд манлайлал үзүүлээд ерөнхийлөгчийн одоо захирамжаар бүр ажлын хэсэг гарчихсан, олон гишүүд орчихсон, ажлаа бид эхэлчихсэн, урагштай явж байна. Одоо орбитын тэр цаад эцэст хашаага барьж эхлэх гэж байна. За баярлалаа. Тэгээд битэрийн ярилцлага цаг энэ төрөд өндөрлж байна. Тэгээд урилга хүлээж авч хурц ирсэн танд өгөх баярлалаа. Тэгээд ялангуяа эрүүл мэндийн салбар дээр гишүүнийхээ хувьд манлайлал үзүүлээ явж байгаа энэ ажлууд нь амжилт төсөө. Тэгээд хариу одоо жишээ нь асуулгынхаа хариу ирэхэд бас дахиад нэг уулзах боломж гарах байх гэж байна. Баярлалаа. За баярлалаа.